За сайн байцгаана уу? Энэхүү гоё юмсаг ягаан өнгийн сарнаа цэцгийн баглаад ирээд өнөөдөр би анх удаага цэцэг мэндчлэгээ хуваасаа эрхэм дотны хүндээ хүргэж өгч байна. За мэрэгжил нэгтээ сэтгүүлч цэгмэд ирчээ маань 50 насны төрсөн өдрийн баяр өнөөдөр тохиож байгаа. Тэгээ бид хоёр өнөөдөр одоо төрсөн өдрийн баярыг нь сүр бараатаа тэмдэглэхгүй ч гэсэн октийн болцоо хий гэж яриад Стокгольм хотын төв централ дээр уулзсан. За мэдээж би цэцгийн баглаагаа өгөөд зориулж бичсэн ганцхан хувьшүүлгээ өгсөн. Тэгээ шүлгэн дээр бичсэн шиг цэгийн эгч маань одоо баяр гүнгийн маань алимт ч гэсэн хамгийн түрүүнд зориод хүрээд ирдэг. За дунд нь ажил амьдралын шаардлагаар зөндөө олон удаа ингээ хол байсан ч гэсэн өчигдөрхөн уулзсан юм шиг инээгээд уулздаг, тэрвэрлээд таарладаг ийм сайхан эгч маань байгаа. Тэгээд 10 жилийн өмнө цэгийн эгч Тамира цогоо бид дөрүүлээ бас шивэд усад мэрэгжлийн сэтгүүл зүүн байгууллага болох Оргил ТV-гээ үүсгэн байгуулж өдөө болтол бас галыг нь тасалчихгүй явж байгаа. Тэгээд цэгийн эгч маань бас түүнээс ч өмнө бас цэгийн эгчийг би таньдаг байсан. За бүр дөнгөж сургуулаа төгссөн сэтгүүлч байхдаа одоо BTV Хөшөө цамхагч 15 6 жилийн өмнөх юм ярьж байна. Хөшөө цамхгийн 15 16 давхрт BTV буюу манай ажилтдаг ТV байсан. За цэгийн эгч болохоор эх орон телевизэд ажилдаг 13 давхрт байдаг байсан. 14 цагаан хоолны ресторан байдаг байсан санагдаад байна. За тэгээ цэгийн эгч маань өстө маш гоё урт үстэй, урт ноолуурн тийм гоё дайшин зөмсчгсэн үзэсгэлэнтэй тийм сайхан шулуун шудраг бүсгүй эх орон ТV-д ажиллаад байждаг багтан би харж таарлаж исэн. Тэгээд бүр шивэд усад эргэж ирээд одоо энэ танилцаад албан ёсоор уулзаад хэвлэл мэдээллийн байгууллага байгуулад олон сайхан тусламжийг хамтдаа бүтээгээд тэгээ явж байгаа ер нь хувь заяа одоо нэг насны бас нэг тодорхой учрал өрөөл гэж боддог. За цээгч бид хоёр одоо Стокгольм хотын төв централын эсрэг талд байдаг хятад хоолны буфе ресторанд ороод маш олон сонголтоор сайхан хоол идээд үдийн зав бариад за тэгээд далайн гаралтай хоолнд нь зориулж цагаан дарс тулгаад за тэгснээр шүүлтүргүү шар харин маш гоё амталтайг сонсон болохоор тэндээс намталж үзээд за хамгийн сүүлд нь десерт идэх байтал Монгол хүн махсаг гэдгээр хоёлоо нөгөө чанартай гоё мах гаргаа тавьчихсан байсныг хараад нүдэн дээр нь шараад өгдөг. Шаруулаад за тэгээд өстой араанд тагнаанд наадсан сайхан амттай үдийн зог бариад хоёлаа гараад тэндээсээ Стокгольм хотын гудамжаар алхаад алдартай болол цамгийн хажууд зураг хөргөө ахуулаад за дараа ирүүл ер нь болох юм байна. Өнөөдөр чи ер нь бүтэн цаг өдөр учраас альва зөвлөд эрт хаадын байна гэж ярилцаад за тэндээсээ хоёлаа хөөхөн жижигхэн тусламж бүтээхээр одоо Эсэл буюу хот дотор зорчдог тийм картаараа билетээр явж болдог. Жижиг хөлөг онгоцсон усан онгоцсон суугаад явлаа. За бид хоёр тэгээд эндээс адал явдал ихэлсэн. Бид хоёр бодохдоо вакс олом арал хүрээд эсвэл одоо рупстeng ороод буцаад хүрээд ирдэг тэр усан онгоцсон суулаа. За ойролцоогоор 2 цагийн аялал болох байх гэж тооцоолсон боловч маш их зүйлийг туулсан. Яасан гэсэн чинь бид хоёр орон нутгийн онгоцсон суудсан байсан. За тэргээ мэдхгүй өстөө нөгөө онгоц маань доод давхртаа болохоор ингээд том цонхтой. За цонхнууд нь хэдий болгонгочтой ч гэсэн одоо бүр маш гоё далайг яг дунд нь явж байгаа шиг харагддаг. За тэгээ уух идэхийг бас тодорхой хэмжээний сонголтоогоор зардаг. Ажилч нь бүр доошоо ороод хондог бололтой доошоогоо бас давхртай. Тэгснэ хамгийн дээд давхрт нь болохоор задгаа ингээд олон сандлуу тавьчихсан. Жинхэнэ задгаа далайг задгаа тэнгисийг харж болохоор ийм гоё зохион байгуулалттай хөлөг онгоц байсан. Тэгээд жижигхэн хөл усан онгоц байсан л та хөлөг онгоц гэдэг чинь томыг нь хэлдэг үстэй. За тэгээд бид хоёр тэндээс үнэхээр баяр баясгалантай шингэх гэж байгаа нарны туяан доор зураг хөргөө ахуулаад оргилуун дарсаа буудуулаад за маш сайхан зүйлсийн талаар ярилцаад гараа алдаж зогсоод одоо сэтгэлд байгаа сайн сайхан бүхний одоо төсөөлж бодоод за хэрвээ одоо сэтгэлж бодол санаанд өчүүхэн чатууга буртаг байгаа бол арилан одох болтугай гэж ярилцаад за үнэхээр цаг хугацааг маш гоё өнгөрүүлсэн. За яаж ч хүнийг гарал дээр ирээд хүмүүс нь бөөнөрөө буугаад доор ер нь 2 3 хүн үлдээд дээд бид хоёр үлдсэн. За хоёулахнаа үлдсэн юм чинь ингээд нөгөө арал дээр нь буухгүйгээр залхуулаад хоёлаа бүр сүлдээ TikTok хийгээ, бичлэг хийгээ, шүлэг уншаад өстой үнэхээр нөгөө дураараа дурыг гэж донд чөмгөрөө жирэж байтал дахиад 30 минут өнгөрсөн чинь нэг л биш болоо явцсан. За хоцорон газар харагдгаа болоод ерөнхийдөө арал лонгон зэрлэг байгаль ус уул мод харагдаад эхэлсэн. За энэ ч одоо юу болж байна? Энэ ч дугны Стокгольм хот дотроо явдаг үстэй гэсэн чинь аль хэдийн орон нутгийн онгоцсон суудсан бид хоёр чинь. За тэгээ доошо буугаад одоо эндээс яаж буцаад Стокгольм руу орох вэ гэсэн чинь бид нар эцсийн буудал дээр буухад ингээ 2 3 хүн боловлцсан байна. Бид нар ер нь өглөө 6 цагийн алдад буцаад явна. Тэндээ хонно. За тэгээд хэрвээ яг та нар хүсэх юм бол ингээд завтай такси гэж байдаг. Тэрийг дуудаж болох байх. Гэхдээ Bolt болон одоо Uber такси бол ирдэггүй. Дээрээс нь өнөөдөр бүтэн сайн өдөр учраас ямар нэгэн нийтийн тээвэр бол байхгүй гэсэн хариултыг өгж байгаа юм. За бид хоёр тэнд нь ингээд хамгийн сүүлд нь очисон чинь за арал гэхээс илүүтэй нэг бомб байсан. Ер нь айл хүн маш багтай нэг улаан байшин бол харагдчихсэн. За тэгээд юу буух юм бол хүлдэж өгөхээр нэлээд хүүтэн тэгтээ тэр иргэн тойрны байгууллагад одоо үнэхээр гайхамшигтай бид хоёр ч ястаа хөнгөн нэмгээ хувцлаад одоо би гихтэн богино шорт нэмгхэн цамц ингээд өмсчихсэн цэгийн эгч маань болохоор торгон одоо юу бог өмсөөд бас мөрөн гарсан юм сарнаа цэцэгтэй нэмгхэн цамц өмсөөд бүр сандал өмсчихсэн. Тэгээд буух юм бол одоо бид хоёр тэнд бол нэлээд даарч дагжиж хонохоор байсан. За тэгээд нөгөө усан онгоцонд ажилдаг 4 хүн байна л да 3 залуу нэг охин бид хоёрыг бас улаан цайм шууд бүүгээ хөөгө болгочих чадахгүй та нар эндээс ингээд такси олоод өгөөч гэдэг өөдрөө яриулаад гэсэн чинь цэвэрлэгээ хийгээл байгаад гэсэн. За би одоо ямар азар те тэнд ингээд тэмдэглэлийн дэвтрээ аваа явчихсан байсан. Юмаа бичээл хөгжилтэй аян замын тэмдэглэл бичээл суугаад исэн. Цэгийн эгч маань жоохон нүдний хор гаргаад ягаад тэгэхээр одоо такси бүтэн 1 цагийн дараа ирнэ. За ирснийхаа дараа буцаад одоо бүр Стокгольм хотын нэлээд захтанд байдаг Норстолид цагийн дараа очино гэсэн ийм хариултыг өгж байгаа. За бараг 2 цагийн дараа Стокгольм хотын захаарал нэг юм орхон дээр гэдэг ойлголттойгоор бид нар хүлээгээд хүлээх зураа одоо бас нүдний хор гаргаад юм бичээд за үнэхээр одоо тэгж явж байгаадаа бол маш баяр баясгалантай байсан. За хорвоо ертөнцид ямар нэгэн төлөвлөгөө байгаа учраас бид хоёрыг өнөөдөр цэгийн эгчийн маань 50 насны төрсөн өдрөөр энэ тавчирсан юм байна. За хэрвээ дээгүүрээ одоо хүүдийн малгайтай цамц эсвэл ингээд гоё жинсэн өмдтөө жоохон дулаахан хувцастай байсан бол буугаад тэндээ алхаад ер нь алхаад хонсон жаах дээ гэж бодохоор тийм сайхан үзэсгэлэнтэй гоё газар байсан.
За тэгээд эцэст нь одоо нэг би хүмүүс нөгөө дууны шүлэг бичиж өгөх өөртөө хүн чинь тэр дууны шүлгийг одоо тэнд очиж дуусгах хувирлттай байсан юм шиг байгаа. Дууны шүлгээ бичиж дуусгахын алдад яг такси ирлээ гэж залгаад тэгээд гараад очтол яг таксинд явдаг зориулт юм биш. Хуваараа явдаг бололтой нэг шивэд хүм маш тансаг зэрэглэлийн машинтаа ирээд нөгөө машины хамгийн инээдтэй нь бас усан онгоцоор ирсэн. Нөгөө Аврора гэдэг нэртэй нэг тийм шар том гатлаг онгоцон дээр такси ирж байгаа. Такси нь өөрөө усан онгоцоор ирсэн гэж боддоо. Тэгээд бид нар тэндээсээ суугаад явж исэн чинь гидээс үрээд бүр яг ингээд бөөлж гээд замдаа ингээд зогсёо гэсэн чинь ер нь такси зогсдоггүй. Тэгсэн чинь тэр хүнээс айгүй илдэг нэр замын хажуугаар зогсоод намайг за чи 50 сайхан ингээд бөөлжгээд тэгээд би бөөлж өгөлдөө жоохон ингээд даарсан юм шиг байгаа тэр үедээ. Тэгээд байжсэн чинь хамгийн хачирхалтай нь одоо Норталийн хүртэл эндээс 47-8 минут явна гэж хэлсэн боловч гинэтх нь 35 минут 38 минут дутуу байна гэдэг ингээд замын навигашн локейшн зааж явах үед нөгөө минут нь шууд 9 минут болоо ирсэн. 30 минут шууд ингээд товчилсан. Тэгээд миний бодлоор ерөөхдөө 17-8 минутын газар одоо тэр хавьда байдаг хүний товчилсан юм уу? Эсвэл тэр хүн мэдээж одоо зах зээлийн өртгөөс илүү өндөр хэмжээний таксины мөнгө авсан л да 1500 крон гэдэг чинь эсвэл одоо тэр хавьда тэгж таксинд халтууранд явдаг хол газар шүү гэдгийг одоо ойлгуулад амралтын өдөр учраас би танаас үйлчилж байгаа шүү гэдэг утгаараа тэгж явдаг юм уу? Яг тэр хэсгийг бол ойлгоогүй бид хоёр. За юутаач Нортали дээр ирсэн чинь нэг удаа хүлээгээгүй дараачгүй яг ингээ хотын төв рүү явдаг автобус ингээ 5 минутыг хүлээлгэдэг байсан. За нөгөө таксины жолооч хийж ирсэн хүн чинь автобусны жолоочд очоод энэ охин ингээ бөөлж жоохон би энэ сайн биш байх шиг байна. Таарч хойдээ чи хөдлөх болоогүй бол автобусанд оруулаад суулгах чагаа гэдэг. Тэгээ бид хоёр автобусанд нор суугаад за бас нэлээд урт хугацаанд хол зайтай буудалтай газраар яваад за тэр хоорондоо жоохон унтаж авсан юм байна. За тэгээд хамгийн сүүлд нөгөө монголчууд ихээр очдог Андреад хөх хүйсгээд нэг эмнэлгийн гадаа очоод за тэндээсээ шүүн болсон болохоор ямар ч нийтийн унаа байхгүй эхний нийтийн тээвэр чинь баг 5 цаг 6 цагийн үед явж байгаа болохоор одоо шөнийн 1 цагаас эхлээд 4 цаг тэнд хүлэн жиж байх гэж бодоод такси бариад гэртээ харьсан. Тэгээд нэг өдрийн бид хоёрын адал явдалтай аялал байлаа. Тэгээд тэр хугацаанд маш олон сайхан зүйлсийн талаар ярилцлаа. Ярилцах тусмаа хүмүүс бие биенийхээ дотроос өөрийнхөө дотроос ухаарлыг, бодрлыг олж авдаг юм байна. Хүнд ингээд тайлбарлаж байх хугацаанд тэр чинь тийм юм биш тэгээд ямар нэгэн зүйлийн гарц гаргалгааг нь бас олж авдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд өөртөө орчлон хорвоод ямар нэгэн төлөвлөгөө байд байгаа түүнийг дагаа юунд ч бити яадаг. Тэгээ нөгөө залруулж болох тохиол аваас уурлаж ондоцохын хэрэг юм залруулж болохгүй тавлин аваас уурлаж ондоцлаач нэмэр юм гэдэг чинь одоо бүр үнэхээр бид хоёр тохиолдсон. Тэгээд юутаж бит хоёр биштэй бөөм баяр хөөртөө ирч хүчтэй жоохон ядарсан ч гэсэн одоо эрчим хүчээр одоо цэнэглэгдсэн ийм гоё өдрийг өнгөрүүлээд ирсэн. Тэгээд нэгэн өдрийг хамтдаа сайхан өнгөрүүлсэн цэг өвчтэй маш их баярлалаа. За бид хоёр чинь ер нь иргэн уулзах нүүртэй байна гэдэг чинь нэгнийхээ эзгүүд нэрийг хамгаалдаг хүмүүс. За хин нэг муулаад байж хат одоо нийлж өмөрдөггүй маа гэхэд нийлж муулдаггүй хүмүүс эргээд уулзахад нүүр бардан байдаг гэдгийг тод жишээ болсон хүмүүс байдаг шүү. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа.